Баялаг бүтээгч нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар бид Монголын үндэсний үйлдвэрлэлийн салбарт өөрийн байр суурийг амжилттай бий болгосон Үлзий хаалга компанийг онцолж байна. Хөтлөгчөөр баялаг бүтээгч төслийн санаачлагч Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн доктор профессор Чимэд Оржийн даваа баяр ажиллан үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа. Зоч ноор Үлзий хаалга компани үүсгэн байгуулагч Ариун Болд оролцож байна. Баялаг бүтээгч нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар. За энэ бол ингээд техник өрөөний хаалганы доороо салхивчтай. Энэ одоо үйлдвэрлэл байгуулахын тулд одоо энэ чинь нэлээд явж тусаа судалж байгаа байж тээ. Төмөр нь идэхийн нэмхэн байв шөрөвчин мутраад нөгөө гибс чинь буцаад нурах аюултай. Тэгээд танах тэгээд илүү зузаан, илүү хямдхан боломжийн үнээр өгж байгаа юм байна тийм үү? Загвар хийхдээ дуусаад тэгээд хаалга бэлэн боллоо. Хаалга бэлэн боллоо доошоо буун. Монгол ажилчид өөрийн гар бие оролцсон яг энэ Монголдо хаалга үйлдвэрлэж байна. Үндэсний үйлдвэр ажлуудад эндээс одоо ямар гоё сэтгэлийн кайф авч байна. Энэ хаалганы энэ хүрээч өөрөө олон нуглаастай байх тусмаа сайн байдаг. Хаалгач нь стандартаар бас галын айлаас бас хамгаалдаг байх хэрэгтэй юм байна тийм. Ямар нэг юм үйлдвэрлэх зорилго тавьж хайсаар байгаа санаандгүй байдлаар ихэд хаалга үйлдвэрлэж байсан. Хаалга бол ерөөсөө хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ байгаа. Анзаарахгүй ч гэсэн бүхэл аюул олон төрлийн хаалгаар орж гарч байгаа шүү дээ. Хаалга маань өөрөө өнгө үзэмжтэйгээс байхаас гадна бат бөх хамгаалтын зорилттой байна. Тэгээд дээрэс нь чанартай байх хэрэгтэй. Айл бүрийг өнгөлөн гэх хураатаагаар үйл ажиллагаа явуулдаг тусгамд олон чанар аюулгүй байдал хэрэглэгчийн сэтгэл ханамжийг тэргүүн зорилттой болгожээ. Ингэхдээ орон сууц, амны орон сууц, сургууль цэцэрлэг, эмнэлэг болон бусад олон нийтийн зорилттой барилга байгууламжид зориулсан ган төмөр хаалгыг дэлхийн чанарын стандартад нийцүүлэн үйлдвэрлэдэг. Тэгвэл одоо энийг бол орцонд аягүй хэрэгжилж байгаа. Сүүлийн үед кодтай, соронзон кодтай ингээд ерөөдөө юм загвар үзүүлж бол орчин үеийн сүүлийн үеийн шийдлэр ингээд хийж байна. За энэ бол түрүү үеийн орцны хаалга. За ингээд бас энэ өмнөх үе гэсэн үг. Энэ өмнөх үеийн. За тэгээд цаашлаад явах юм бол за энийг бол ерөөсөө айл гэр өрх амбаар сав байшин агуулгах ингээд бүхий л төрөл энийг бол юунд ч хамаагүй хэрэглэнэ. За энэ уран нэгээр онгоод. Энэ бол ингээд хурууны хийгээр онгойдог. Энийг орон сууцнд бас түлхүү их хэрэгжилж байна. Энэ сургуулийнх юм байна те. За энэ бол ангийн алга. Ангийн алга. Сургууль цэцэрлэгийн ангийн алга гэсэн. Тэгээ ийм гоё тод мод ногоо янз бүрийн өнгөөр гарна. За энийг бас ангидч гэхгүйгээр бас галын галцсанд бас хэрэгжилж байна. За энэ бол ингээд техник өрөөний хаалга энэ доороо салхивчтай. Агаар сэлгдэг. Тийм ээ. Энэ гэрээ хаалга байна тий. Эдгээр салдаг гэдсэн тий. Тэгээ одоо хүмүүс яг энийг нүүж суухад хүнд гэж бодож иж магадгүй. Энийг ингээд салгачдаг байхгүй. Ингээд авчих. Ингээд авчихна. За тэгээ буцаагаад бол ингээд хийчихнэ гэсэн. За ингээд нүүж суухтаа ингээд зөвчж болж байна. Опст бол бас иймэрхүү хаалганууд их хэрэгжилж байгаа. Энэ бариул нь яг нэг опсын модон хаалганы цагуурай. Баггүй. Тэгээ энийг шилгүү бас хийлгэж болно. Энэ эмнэлэгт хэрэглэдэг юм уу те? Энийг бас эмнэлэг юунуудад бас ингэж хийлгүүлнэ. Сургуулийн ангид бас хийн. Энэ бариул нөгөө эвдэрдэггүй. Өрөвчгч ингээ нөгөө сургуулийн хүүхдүүд нааш хоёр талд нь гарч байгаа татаад тэгээ бас өрөвчгийг эвдэлдэг. Энэ бариул бол ерөөсөө эвдэрдэггүй. Энэ сандаа айлын алган болох. Тий, эдгээр бол ингээд энэ бол орон сууцны 8 см-ийн зузаантай хаалга. Хамгийн зузаан гэсэн үг үү? Тий. Одоо манайхаас гарч байгаа хамгийн зузаан. Харин тэр
гипсэн хавтангийн үйлдвэр Монголд байгуулагдж байгаа маш том амжилттай байна. Бид нар бол монголчууд бол дан импортоор хэрэгжилж ирсэн гипсэн хавтанг. Бид нар бол яг гипсэн хавтан тэр үйлдвэрлэхээс өмнө гипсэн хавтангийн дотор ордог тийм C төмөр буюу пропил төмрийг бол бид нар үйлдвэрлээд 3 дахь жилдээ явж байгаа. 2023 оноос эхлэн дотооддоо гипсэн хан таазны пропил төмрийг үйлдвэрлэж эхэлсэн нь үндэсний үйлдвэрлэлийн хүрээгээ улам тэнсний илрэл юм. За баялаг үтээс нэвтрүүлэг үргэлжлэж байна. Өжийн хаалганы гипсэн хан одоо таазны C төмөр үйлдвэрлэдэг ийм үйлдвэрлэлээр үргэлжлүүлсэн байна. За үйлдвэрлэлийнхаа талаар танилцуулж өгөх хичнээн шугамтай ямар үйлдвэр. За энэ үйлдвэрт бол ингээ 3 төхөөрөмжөөр нэг төхөөрөмж маань бол ингээд 2 төрлөөр хэвлэж байгаа энэ төмрийг. За ингээд түүхийд бол ингээ ороод ирж байгаа юм. За энийг нөгөө бултай төхөөрөмжүүдээр явуулсаар хагаад яг ингэж явсаар хагаад хүний оролцоогүйгээр энэ эцсийн бүтээгдэхүүн болж байна. Энэ одоо яг захиалагчийн өгсөн хэмжээгээр хийх үү тийм? Тийм. Одоо 2 метрээр аваад 2, 3, 5 гэл ингээд бүр төрөл бүрээр нь хийж байгаа. Импортынх бол энэ чинь зөвхөн 3 метрийн хэмжээтэйгээр орж ирж байгаа. Оо, дөрөвсөө дөө. Тий, ямар ч тэгэхээр одоо энэ нь хаягдна гэсэн үг. Хаягдна гэсэн үг. Хамаагүй зузаан төмрөөр хийж байгаа. Тэнгүүд энэ чинь барилгын стандарт чанар энэ төмөрний зузаанаас маш их шалтгаална. Танай хүчин чадал ямар байна? Өдөрт яг энэ нэг ийм төрлөөс нь бол 1000 ширхгийг хийх боломжтой. Тэгээд ингээ 2 төхөөрөмж 4000 ширхгийг үйлдвэрлэж байна. Барилгын дотоод засалд маш чухал юм шиг байгаа юм тийм. Гипсэн хавтан одоо энэ C төмөр гэдэг. Тий, одоо энэс нэмхэн төмрөөр хийчихвэл эн чинь ингэдэг байхгүй. Гипсээ энэ дээр нь барилаа шүрүүпээ барьдаг байхгүй. За. Хэдхэн нэмэн төмөрч ингээ шүрүүп нь мултрна гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ дээр тэр гипсийг тогтоож байгаа юм чинь ерөөсөө шүрүүп байдаг. Шүрүүп эн чинь ийшээ төмөрлөө ороод шүрүүпийдээ ингээ барьж их бат бүх байж их хэрэгтэй. Тийм. Тэгэхээр энийг одоо таазанд энийг хийчээд доороос нь гипс ягаад шүрүүпсэн байсан чи эн чинь гипсээ даахгүй төмөр нь хитгэхийн нэмхэн байв шүрүүпч мутраад нөгөө гипс чинь буцаад нурах аюултай. Тэгээд танах тэгээд илүү зузаан илүү хямдхан боломжийн үнээр өгж байгаа юм байна тийм үү? Тий. Тэгвэл давуу талтай юм байна шүү дээ. За манай профиль маань одоо үйл ажиллагаагаа явуулж эхлээд одоо жил гарсан болж байна. Тэгээд жил гарсан болох хугацаанд одоо баггүй том төслүүдтэй хамтарч ажиллаад бас ард иргэдтэй хувь хэрэглэгч нартай хамтарч ажиллаад явж байгаа. За манай давуу тал маань болохоор одоо бид нар харилцагчдынхаа хүссэн хэмжээгээр урт богиныг тааруулаад гаргаж өгдөг байгаа. Ингэснээр одоо тухайн харилцагч маань ямарваа нэгэн хаягдал гарахгүйгээр бас одоо санхүүгийн хэмнэлт эдлэх боломжтой болж байгаа. Импортоор орж ирж байгаа бас юм шар өнгийн C төмрүүд байдаг. Ер нь нэлээд нэмгэн. Тэгээ яг одоо харилцагчд маань ингээд тэрийг барьж үзээд манайхыг барьж үзээд материал нь бүр хамаагүй гоё юм байна. Ингээд тойлцохгүй юм байна. Хамаагүй гоё бихтэй юм байна гэдэг ерөнхийдөө их сайшаалтай хүлээж авч байгаа. Монгол улсынхаа бүтээн байгуулалтанд бодиттой хувь нэмэр оруулж, импортын бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн орлох зорилго тавин ажиллаж буй. Улсын хаалга компани 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлын гараагаа эхэлж байсан. Тэгвэл өнөөдөр 60 гаруй ажилтнтай 3000 м2 бүхий өөрийн эзэмшлийн үйлдвэрийн байртай томоохон үйлдвэрлэгч болон өргөжинтэй хэлжээ. Одоо ингээ хаалганы хүрээ. Одоо хаалганы араам гэх юм уу да. За тэгээд энийг бид нар чинь юугаар одоо Орос хаалганы юугаар хийж байгаа. Загвараар чанар стандартаар гэсэн. Энэ нуглаанууд ингээд бүгд энэ хаалганы энэ хүрээ чи өөрөө олон нуглаастай байх тусмаа сайн байдаг. Тийм үү? Ингээд нуглаж ийн дахиад ингээд хүн гараар нуглах боломжгүй нуглааснуудыг энд хийж өгч байгаа. За ингэснээр нөгөө хаалгач өөрөө гажихгүй гажилтанд орохгүй гэсэн үг. Танах өдөрт хэдэн шиг хаалга үйлдвэрлэл хүчин чадалтай байна? Одоогийн суурилагдсан тоног төхөөрөмжүүд бол нэг өдөрт нэг 200 үйлдвэрлэх боломжтой. Бид нар ингээд нэг хүний нөөц болон захиалгын хэмжээнд тулгуурлаад өдөртөө нэг 80-аас 100 ширхэг хаалга хийж байна. Энэ ямар хаалга захиалга байна? За энэ одоо New Tour гэдэг компани. Энэ бол галын хамгаалтын хаалга байна. Тэгээ энэ дээр цонхтой, энэ бол хатаадтай шилттэй.
Тэг ингээ хоёр хавцтай. Тэгээ энд бол энэ нэг аварын урт бариул хийгдэх юм байна. Ингээ дараад гардаг. Энэ жишээ нь одоо Монгол гэрийн цомцог гэрээ хаалга байна шүү дээ. За. Тэг ийм өндөр. Одоо цомцог гэрээ аюул жуулч төрөө их барьдаг болов. Аюул жуулчлалын их барьж байна. Тэг үндсэн одон хаалга хийснээс энийг хийсэн. Тэг энэ чи яг Монгол хээ загвартай. Өлзий хээгээ энэ дунд нь оруулаад хийсэн ингээ байж. Яг нөгөө анх хаалга хийж байхад ингээд 8 жилийн өмнө хийсэн хаалга маань авсан хэрэглэгч маань одоо хүртэл ямар нэгэн асуудалгүй явж байна. Ер нь танаа баталгаа өгдөг үү? Өгж. Бид нар бол одоо 1 жилийн баталгаа өгсөн. За бусад хаалганда. Тий. Одоо 1 жилийн дотор ямар нэгэн тэр хаалганд асуудал үүсээгүй бол тэр чинь тааштай тэр чигээрэл байна л гэсэн. За жилийн баталгаа өгж байгаа юм байна тий. За бүх бүтээгдэхүүнд өгж байгаа. Бүх бүтээгдэхүүнд өгж байгаа. Энэ одоо яг ингээд будганд орох гээд бэлэн болов. бэлтгэж байгаа хэсэг нь. Тэгээ хүний ажиллагаа бол яг энэ хэсэгт орж байгаа. Яг энийг өдгөр нь буцааж буулгана. Тэгээд ингээ бүхэд 400 м эргэлттэй юм байна тий. 400 м-ийн зам туулаад энэ буцаж энэ сэг дээрээ юм. Одоо манайх ингээд энэ будгийн систем бол одоо манай тэр 200 хаалгыг бод нэг 3 цагийн дотор будна. Тэгээд энэ чинь маш өндөр хүчин чадалтай ийм будгийн систем бид нэр оруулаад ирсэн. Тэгээд зөвхөн өөрсдийнхөө ямыг бодохгүй одоо хүмүүсийн юмнуудыг бусад компаниудын бэлдсэн бэлтцүүдийг бид нэр хямд төсөр үнэтэй боломжийн үнээр ингээ будаад өгч байгаа юм. Энэ маань ингээд ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүмүүс заавал өөрөө өндөр үнэтэй ийм будгийн системийг өөрсдөө заавал компани болгон авахгүйгээр ингээ бие биенийхээ ямыг нэг нь гайгүй систем байгуулчвал нөгөөдөлийнхээ ямыг боломжийн үнээр будаад өгчвөл хүн хөөч ингээд хөрөнгө мөнгө бас зөндөө юм хэмжиж байгаа. Тань ч бас эко гэсэн тий. За одоогоор 30 Монгол ажилтнтай 10 гадаад ажилтнтай ажиллаж байгаа. Эх орондоо одоо юм том хаалганы үйлдвэр үйл ажиллагаа явуулчаад одоо ингээд нэгэн хэсэгт нь төв нэмэр оруулж байгаа. Ингээд баяртай байлаа. Одоо манай залуучууд чинь харьцангуй юутай мэдлэг боловсрол өндөртэй болж байна. Удирдах төвчний ажил юм уу, офисын ажлыг хийх сонирхолтой болж байна. Тэгэхээр одоо бид нэр хөгжлийн дагуу гадны ажилчдыг авч эхэлж байна. Үйлдвэрлэлүүд бол гадны ажилчдыг авч одоо шаардлагатай байгаа орон тоон дээр ажиллуулж эхэлж байгаа. Тэгээд тэрний дагуу бас нэг зөөн томны гадаад ажилчид бас авч шийдэж байна. Өөр ямар асуудал байна? Танаа үйлдвэрлэл явуулахад одоо толгомцоо асуудал байна уу? Ямар ч хүний нөөцийн асуудал одоо шийдэж баг зэрэг ингээд багаар шийдээд явж байна. Одоо энэ гайлын татварын асуудал байна. Цаашлаад бол биднэрт одоо томоохон хэмжээний энэ хотоос гарсан үйлдвэрээ дахин өргөдөх тийм газар хэрэгтэй байна. Тэгвэл одоо бид нэр заавал энэ хот дотор ингээд чигцэлдээд байхгүйгээр хотоос гаргамаар байна. Энэ лифтийг суйрлуулсан одоо бид нар яг баг зайд үйлдвэр ингээд 2 давхар болгож ашиглаж байгаа. За. Энэ давхартаа бэлтсээ хийн. 2 давхарт одоо нөгөө эцсийн бүтээгдэхүүн гагнах ажлуудыг хийн. Тэгэхээр ингээд нэг 1000 м квадрат талбайг зөвхөн ганц давхраар нь ашиглавал 1000 байгаад идэг. 2 давхар болчихвол 2000 болж байгаа. Тэгэхээр энэ лифтээр тэр асуудлыг шийдээд явчихсан. Хэдэн лифттэй? Манай 2 лифттэй. Энэгээр түүхий дэше гарна, нөгөөдгөр нь бэлэн бүтээгдэхүүн буу. Энэгээр бэлдэц дэше гарна. За ингээд дэше гарлаа. 2 давхар дуулжээ. За. Манайх ороорцсон үйлдвэрүүд төлөвлөр аягүй болсон байна. Энэ бүтээгч хэмнээд байна уу те? Тэгж байгаа. Энэ чинь ерөөсөө нэгдүгээр алдаа мадаггүй хийж байна. Хоёрдугаар бүтээмжийг эрс дэжлэж байна. Одоо ингээд дуусаа юу? Одоо энэ ингээд дуусаад одоо эргээд нөгөө талаасаа гагна гэсэн. Тэгвэл ингээд гагнчихсан. Ингээд. За. Тэгээд хүн бодоод энэ чинь ингээд гар мар ядран цоцсон. Зөндөө асуудал байгаа шүү дээ, тий. Гагнар хийгдээ дуусаад тэгээд хаалга бэлэн боллоо. Хаалга бэлэн боллоо доошоо буун. Доошоо буугаад будганд орно. Будганд орох юм байна те. Будганд ороод бэлэн болоод тэгээд хэрэглэгчдэд очино. Агуулх руу ороод хэрэглэгч рүү явна. Гадаадаас өндөр үнээр импортлдог байсан бүтээгдэхүүнийг Монгол инженер, Монгол ажилчдын ур чадвараар эх орондоо үйлдвэрлэж, ажлын байр бий болгож, валютын урсгалыг дотооддоо үлдээж байгаа нь тус компани хамгийн том үнцэн. Одоогор бид нэг хүмүүсийн сонголтоор нэг 15 орчим загвараар хийж байгаа.
Бид нар чи одоо хятад хаалганаас 2 дахин зузаан төмрөөр хийсэн юм. Хятад хаалгантай барыг ойролцоо өнөөс зарж байгаа шүү дээ. Тэгжиж бид нар одоо Монголдо одоо нэг багахан ашиг олсон ч гэсэн оршин тогтнохгүй бол энэ том үйлдвэрлэгчийн хажууд байж байгаа хүмүүс чинь ашигаа бодоод байвал бас бид нар тэгээд зах зээл олдохгүй шүү дээ. Бидний одоо энэ бизнесийн үйл ажиллагаа үйлдвэрлэлийг одоо хамгийн гол дэмжиж одоо хүчин зүйл болж байгаа хүмүүс бол харилцагчд маань байдаг. Харилцагчд маань одоо бид нар үлсгэлэн дээр гарлаа гэхээ за энийгээ зөвхөн жоох ингээд нэг хөгжүүлчихвэл гээл те одоо нэг ингэчүүл өстой гоё юм шүү өстой үнэхээр супер юм гээл те тэдний маань ингээд биднийг бүтээгдэхүүнээ хөгжүүлж цаашаа явахад бол айгүй их тус нэмэр болдог. Үндэсний үйлдвэр ажлуудад эндээс ямар гоё сэтгэлийн кайф авч байна. Хүн чинь ингээд хийсэн бүтээснээ ингээд харах чинь маш гоё шүү дээ. Хичнээн ингээд зовлон бэрхшээлтэй байсан ч гэсэн анх бид нар бол тэр шиг ганцхан нуглагчтай байсан. Тэр үү? Тэрний дунд байгаа шиг. Гэтэл одоо бид нар яг энэ төрлийн нуглагч 5 ширхгийг авч худалдаж нэмж авсан. Ганцхан хайжтай байсан бол ингээд бид нар ингээд өшөө олныг аваад бүр энэ доторх тоног төхөөрөмжүүд хэдэн 100 дахин нэмэгдчихэд байгаа юм. Сүүлийн жилүүдэд барилгын салбарт дотоодын үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, Энфордын бүрэн хамааралтай байсан олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх боломж бүрдэж байна. Цемент, гипс хавтан, металл хийц, хаалга, цонх зэрэг барилгын үндсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдснээр Энфордын хамаарал буурч, ажлын байр шинээр бий болж, үндэсний эдийн засагт бодит хувь нэмэр оруулж байгаа юм. Барилгын салбарын хөгжил ямар хөө өнөөдрөө таны харахаар одоо бол энэ чинь бид нар чинь барилгаа ер нь хийдэ барьж чаддгүй одоо энэ угсралт мөксрэлтийн чинь дан хятад орж ирж хийдэг байдаг шүү дээ. Тэгэхэд одоо бид нар чинь 100% өөрсдөө хийдэг болчихсон шүү дээ. Тэгсэн бас Монгол бас барилгаа дагаад барилгын одоо босод одоо юу гэдэг барилгын нийлүүлдэг босод бүтээгдэхүүнүүд илүү хурдан хөгжих гэсэн үг тийм. Бэлтгэн нийлүүлэгч нар одоо зөндөө хөгжиж шүү дээ. Зөндөө хөгжиж. Манай компани давуу тал гэх юм бол ихэвчлэн залуучууд ажилладаг. Компаниас бол хууштай ажиллаж чадсан хүмүүст бол их давуу талтай. Би бол одоо яг эсгүүрийн хэсгийг ахлаад ажиллаж байгаа. Монгол ажилчид өөрийн гар бие оролцсон яг энэ Монголдо хаалга үйлдвэрлэж байна. Таны бодлоор баялаг бүтээгч юм бэ? За миний бодлоор энэ баялаг бүтээгч гэдэг маань одоо за миний яг гол зорж байгаа юм бол амьд ахуй цагта Монгол улс хинээс ч одоо хараад биш нэг хаалга үйлдвэрлэдэг болчих. Энэ маань одоо нэг баялагийг бүтээж ийна л гэж бодож байгаа. За баярлалаа. Ингээд баялаг бүтээгч нэвтрүүлгийн дугаар энэ өрөөд өндөрлөж байна. Өнөөдрийн дугаарт Үжи хаалганы үйлдвэрийн одоо үйл ажиллагаатай танилцлаа. Мөн одоо гипс автан гийн одоо си төмрийг үйлдвэрлэж байгаа бас үйл ажиллагааг бас давхар танилцууллаа. Хүний нөөцийн сорилтыг технологийн шинжилгээр давж, чанар стандартыг өдөр тутмын хэвшил болгосон тэдний амжилт нь бусад үндэсний үйлдвэрлэгчдэд томоохон үлгэр дуурайл болж байна. Хөдөлмөр ур чадвар, шин технологиг хослуулна, бүтээн байгуулалт бүрийн бат бөх эхлэлийг тавьж буй тэдний цаашдын ажил үйлс улам өргөжин хөгжин гэдэгт итгэлтэй байна. Баялаг бүтээгч эх орондоо сайхан амьдарцгаая.